in cruises хүрд Mongolia. За сайн байцгаана уу? Мэнд мэдээрээ найз нараа. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За өнөөдөр их чухал гоё аялал жуулчлалын нэг мөнгө олох ч гинүү, сайхан аялах ч гинүү ийм сэдвээр та бүхэнтэйгээ ярих гэж байна. За та бүхэн бараг сонссон байхаа монголчууд ин круз гээд том одоо усан онгоцоор далаагаар яваад тэгээд улс орнуудад очиж тэрнийг нь гоё юмыг үзээд тэндээ өдөржин гоё байжгаад орой буцаж ирээд онгоцондоо суугаад тэгээд шөндөө яваад дараагийнхаа гоё одоо улс оронд очоод ингээд дэлхийг тойроод ингэж сайхан явж байгаа тухай та нар сонссон байх. За нэгдүгээрт энэ талаар бол бас олон хүмүүс ярьж байгаа. Тэр байтугай одоо Монголын зарим хүмүүс наадах чимээг болгоо. Тэ. Монголын зарим хүмүүс яг одоо энэ инкруз аяллаар Карибын тэнгист явж байна. Тэ. Одоо нөх хэм блэ? Хөгжмийн зохиолч Толгойн аялын тойргийн ган үлзийгээ 6 хоногийн бүрэлдэхүүнтэй аялж явж байна. Яг одоо энэ мөчөд одоо тэнд ингээд аялж явж байгаа юм байна шүү. Энэ бол одоо инкруз аяллаа одоо Монголын одоо анхны одоо пионерууд юм байна. За бид нар одоо бас их том баг бүрдүүлж байгаа. За манай баг бол одоо энэ инкруз гэдэг одоо аялалд бүгдээрээ хамтдаа аялъя гэж бодож байгаа. За миний хувьд яагаад энэ аяллыг бас сонирхож байгаа гэхээр одоо миний одоо гэргий хатагтай аз заяа найз нарынхаа хамт энэ бүсгүн одоо тий өөрийгөө танилцуулаарай. Мөнх баясгалангийн доор одоо бүртгүүлж баг болж орсон. За ингээд би бас одоо эхнэрийнхээ найз нартай ярьж исэн чинь нөгөө найз нарын нөхрүүд буюу бид нар бас тийшээ орохоор болсон. Ингээ бүгдээрээ яриад ерөөсөө ингээд найз нараараа гэр бүлээрээ хамт олноороо монголчуудаараа ингээд бүгдээрээ сайхан ингээд энэ хөлөг онгоцсон дээр аялдаг энэ аялалд явъя гэж шийдсэн. За энэ аяллаа гол онцлог нь та бүхэн мэдж байгаа. Сар болгон ингээд $100 ингээд дансандаа хөрөнгөлүүлээд байдаг. Тэгээ энэ мөнгө нь одоо тодорхой хэмжээнд хүрэхээр тэр хүн одоо аялах боломжтой болдог. За аяллаа одоо маршрут гэдэг 5,000 орчим маршрут байдгийн гинлээ. Энэ одоо далайн бомттой том хотуудаас хаашаад бол хаашаа явдаг. Сингапур, Гонконг, одоо тэгэл Америкийн бараг бүх хотууд, Япон, Солонгос тий. Тэгэл ерөөсөө дундад Аз, Маз одоо тэгэл дэлхийн бүх өнцөг болондоо ингэж том онгоцоор явцгааж аялдсан юм байна. Тэгээд энэ онгоцны гол зүйл нь юу гэхээр энэ чи өөрөө зочд буудал болчдөг. Тэгээд дотроо бүх юм байдаг. Одоо дээд зэргийн одоо тэнд стандарт дээд зэргийн одоо чанартай юм байдаг. Тэгээд ерөөсө тоос шороо байхгүй, элдв гуйлагчин, дуйлагчин, хулгайч, мулгайч юмнууд байхгүй. За тэгээд одоо гоё багаараа тэнд ингээд үнэхээр гоё тансаг тэр гоё юм дотор нь тэр хідэн ч ресторан, хідэн ч одоо тэр одоо үзүрийн юм байдгийн. Үнэхээр тэр нь бол одоо өстой маш их юм байдаг гэсэн. Тэгээд тэр ийм аяллаар бол одоо явна гэдэг бол бас одоо жишээлбэл одоо герман хүмүүсийн хувьд бол жирийн ажил хийдэг герман хүмүүсийн хувьд бол бас мөрөөдөл байдгийг би хувьдаа мэддэг. Тэгээд би нэг ийм онгоцон дээр бас суух явах тийм боломж надад бас олдож байсан. Тэгээд үнэхээр гоё гэдгийг мэдсэн. Тэгээд одоо Монголд маань энэ аяллыг зохион байгуулдаг ийм энэ круз гэдэг компани орж ирээд одоо бас нэг 2-3 жил болж байгаа юм байна. Тэгээд энд одоо хүмүүс монголчууд маань их орж байгаа юм байна. Тэгээд хамгийн гол нь одоо далаад гарцгүй монголчууд бид нар тэгээд бид нар ч бас ийш тийш явъя гэхээр янз бүрийн визний бөөн асуудал болдог. Тэгэхээр эн чинь нөгөө бас багаар нь визийг гаргаад ингээ сайхан хөтөт мөтчтэй авч яваад бүгдийн сайхан орчуулад хамтдаа гоё явцдаг болохоор их гоё юм байна. Хамгийн гол нь бүгдээрээ олуулаа хамт явах юм. За миний хамгийн гол яриад байгаа юм нь ямар ч байсан би одоо энэ гэр бүлийн хүнтэйгээ ийм клуб байгуулад бид нар клубийнхээ гишүүд болоод тэгээд манай гишүүд бүгдээрээ ярьж байгаа ийшээ тийшээ ингээд аялна. За би өөрөө гэр бүлээрээ бас аялах дуртай. Дээр нь нэмээд ингээд та нартайгаа бид нар бүгдээрээ багаараа одоо аялуул бас гоё байна.
За ингээд энэ аяллаа багт одоо тавтаа морилно. За ингээд одоо яах ёстой вэ цөмөрөө? Би бас энэ хүмүүстэй бас нэг тодорхой хэмжээний багахан мэдээлэл хүргэчих гэж бодлоо. За манай круз аяллыг шүлжээний бизнес гэж битгий хараарай. Зөвхөн аялал гэж харах хэрэгтэй байна. Яагаад гэвэл хүн болгоны амьдралд хизээч мартагдахааргүй түүх болж үлддэг аялал. Тэр 15-аас 25 давхар хүлэг онгоцсон тэр хүн болгон одоо аяллаа гэсэн өсөл мөрөөдөлтөд хөтлөгдөж ийсэн. Тэгвэл энэ компани Монголд орж ирээд 2 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Эхний аялагч нар бол аялаад ирсэн. Дараагийнх нь аялахаар төлөвлөөд одоо захиалга хийцэн байгаа. За мөн энэ компанид $100 таны $100 200 круз кредит болж байршдаг. Тэр тухайн хүлэг онгоцсон дөрөөгөө үйлчлэгээ бүгдээ нэг одоо багтсан байгаа гэж бас хэлэхэд их таатай байна. За мөн одоо манай компани 2015 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулаад 6 жил болж байгаа. 6 жилийн хугацаанд одоо 194 оронд үйл ажиллагаагаа явуулаад 211 мянган хүнийг аялуулсан, $81 сая хэмнэсэн сууж байгаа. Энэ бол бодит тоо. Өдөр болгон одоо манай компани статистик мэдээгээ байнга тавьж яадаг. Энэ бол маш их гайхалтай. За манай Монголоос одоо бас олон хүмүүс одоо үнэгүй аялал гэдэг юмыг бас авчихсан байж байгаа. Тэгэхээр манай одоо яг өнөөдөр энэ заал нь онон гэж бүсгүй маа үнэгүй эрхийн бичиг авчихсан. Тэр хүмүүсийг сонсъё. За ононгоо нэг сонсооцгоё. Хопла. Хөөе минь. За сайн уу оноо? За мэд яасан гинэ товчгоо яриад таараа. Энэ саналыг манай найз судаа их юм хэлж өгөөд. Хамтарч гоё аялье. Хизээ болсон юм ээ дөө. Тий. Тэгээд одоо хэдэн доороо үнэтэй болсон юм? Доороо 5 гишүүнээ эзэлсэн. Оо за 5 гишүүн өцүүлэхээр чинь одоо бас их мундаг болчдөг гэсэн тий. Өөрөө үнгүй аялцдаг гэсэн тий. Оо за мундаг юм байна. За өөр одоо энд үнгүй аялдаг эрх мэрх авсан мундагчуд байна уу? Бас байна уу? За саналаа юу яасан тухайгаа хэлээд ихтэй. Миний хувьд бол саяны оног урьж оруулсан. Тэгээд өөрөө бас 5 өнийг 3 сарын 8 бид нар яг ингээ багаар ихсэн. Өө одоо баг 10 чоног байгаа юм ба шүү дээ. 15 хонжноо тий. Тэгээд энийг одоо юу ч харсан гэхээр уг нь бол ингээ нөгөө ажлын шугамар манай хуримтлал үүсгдэг байхгүй гэж үздэй. Тэгээд одоо таны лайвыг үзсэн чинь ингээ хуримтлал үүсгдэг юм хүмүүс аялах боломжтой юм гэдгийг сонсоод манайх дэх төстэй юм байна шүү дээ. Сонирхъя гэж ирсэн. Тэгээ адатаа уулзаад одоо тантай мэдээлэл аваад за энийг бас сонирхоод үзэхэд гингүүн байна гэдэг ингээд эхэлж ороод нэлээд хэд хоног судлаа. Тий, хэдхэн хоногийн дотор мундаг явж байгаа. 8-нд багаа бүрдүүлээ ажилласан. Тэгээд одоо багт маань энэ оног маань орсон. Бас манай Унгар руу задарсан байгаа. Унгар руу бас хүмүүс орж эхэлж байгаа. Унгараас хүмүүс ирж байгаа юм байна. Унгараас одоо урьдсан. Энэ бол нөгөө нэг айлч хязгааргүй ерөөсөө. Тиймээ явуулаад дараалт тэнд ордог. Тийм байна тий. Тэгээд бид нар бол одоо клубын системийг энэ юунд ороо. Би болгож байна. Тэгээд хамгийн гол нь манай баг ингээд зөв хүн болгон бас тийм ээ энэ боломжийг ашиглаад мөнгө төгрөгтөө болохыг нь хараад айл болохоор ингээд хохирлгүй ажиллах тэр боломжийг олгож ажиллаж байгаагаараа онцлог юм баг байна. За баярлалаа. За энэ нөгөө том онгоцоо биений харуулаадах юм. За энэ дэлхийд даяар 5,000 маршрутаар хямд аялах боломжтой. За энэ онгоц бол одоо баг хэдэн давхар юм бэ те? Бараг зарим нь одоо 20 давхар том онгоц байдаг гэсэн шүү. Бараг 2-3 км урт юм байдаг гэсэ. За энэ онгоцонд орчих юм бол тэгэл бараг сайн л юм ажиглаж явахгүй бол төөрөөд бараг өдөржин яваад эргэж олддгүй юм гинлээ шүү. Тий. За энэ онгоц бол 350 м урттай ийм онгоц юм байна. 6,000 гаруй аялагч аялж болдог ийм юм байна гэж юм шүү. За ингээ 5 одтой гэж юм шүү дээ. Яа бурхан минь. За ийм том онгоцоор бол аялах юм байна. За өөрөө одоо доороо хэдэн үнэтэй гэлээ? Би доороо биш. Би зүгээр аялагч нар одоо өнөөдөр бол 500-аад мянган аялагч одоо миний багт одоо орж ирсэн. Тэр хүмүүсийг би зүгээр ажралтайгаар тэр хүлэг онгоцон дээр аялуулах одоо тэр ажлыг л хийсэн. За тэгтээ хэдэн хүн байгаа гэлээ? Одоо нэг 500 гаруй мянган аялагч нар байна. 500 гаруй мянга шүү. 500 үсттэй. 500. Тий 500 хүн бидтэй тий. 500 гаруй болох гэдэг байхгүй 500 гаруй болох гэдэг. Мянга гэдэг байгаа шүү дээ өөрөө 500 мянга ч гэж болохгүй байгаа. Нэ? Сард хэдийг авдаг. За сард өөрөө хэдэн төгрөгийн одоо орлого олж байна? Би бол энэ компанид ер нь ажлын байр хамт олон цалин орлогыг одоо бодож орж ирсэн.
Тэгснээр өнөөдөр яг аялагч нарыг олноор нь одоо урьж оруулснараа сартаа нэг $5,000 цалин орлоготой сууж байгаа. Хэдэн доллар гинэ? $5,000. Бүү баяр хүргэе. Тэгэхээр одоо манай багийнхан ингээд энд бүгдээрээ сууж байгаа шүү. Санал бодлоо хэлэх хүн амтан байвал би юм хэлмээр нэгвэл хэлж болно шүү нөхтөө. За одоохондоо яг санал болон юм. За миний арт нэг юм хэлээд ихтэй юу хэлэх гэсэн. Хамгийн гол нь би нөгөө найзуудтай хамт нэг л удаа аялье гэж бодсон чинь энэ аяллаа зогсохгүй бас мөнгө олж болох юм байна. За бас Олоолаа ингэж явна гэдэг нь өөрөө амар гоё. Тэгээ манай баг дандаа энэ гоё үзэсгэлэнтэй бүсгүүчүүд орсон байна. Бид нар дээр хамт явна гэдэг амар баяртай байгаа. за баярлалаа миний арт. За. Би бас нэг юм хэлэхэд өөрөөсөө яг тэр коронавиг За ахна. сонсч байсан. Тэгээд нөгөө манай ахнаар эхлээд орсон. Тэр нэг ийм гоё боломж биш шүү гэдэг. Яг яжсан. Тэгээ манай найзуудаа бас бидрийг ингээд санд болгоод тэгээ нэрээ тийштэй нэг 2 жилийн өмнө нэг яг тийм орж ирсэн. Тэгээ яг энэ хүндлээ юу яжсэн. Лайв хийжсэн. Би бас тэр ингээд дахин ташиг гээд авчихсан байна. Төв зөв. Эхнэрийн манай эхнэрийн Ойлголоо миний дөө. би бас нэг өөрөө сайн ойлголт байхгүй гэдгээ ярьж Тий. ярьжсэн шүү дээ үржил. Тий. Тэгээ бид нар яг хоорондоо нэрээ тийм гоё. Тий. Тэгэхээр одоо ийм байгаамаа өгтөө. Одоо ингээд хүмүүс намайг одоо ингээд бас орсон болохоор бас зарим нь ингээд итгэж найдаад бас орж байгаа энэ төр гэсэн хүмүүсээс нэлээд бас байгаа байхгүй юу? Гүндлэгээ худлаа хэлэхгүй байх, холигдохгүй байх, залилаад мөнгө аваад алга болчихгүй байх гэдэг. Тэгээд энэ мөнгө бол би авж байгаа мөнгө ч юм уу, энэ хүн авж байгаа мөнгө бол биш юм. Энэ хүн бол тэр Incruise гэдэг одоо тэр мөнгөө Incruise гэдэг компани руу хийж байгаа юм. Тэр компанид нь тэр нь хоримтлол болоод тэгээ мөнгөө цуглуулж яагаад аялж байгаа. Тэгээ хэрвээ энэ хүн өөрөө бас доороо хүн илсүүлээд байх юм бол тэр компанид улам их орлого ороод байгаа болохоор тэр компани тэр орж байгаа мөнгнөөс нь нөгөө найзад дагуулж ирсэн хүнд нь бас нэг хэдэн төгрөг тэндээс нь өгөөж идэм байна, урамшуулга. Тэгэхээр тэр хэдэн төгрөг нь хоримтлагцаар хагаад одоо тэр хүн одоо бас үнгүй аялах болчдсон байна. Тийм биз дээ одоо. Боломжтой. Одоо би хэд чинь 3 сарын 8-ны өдөр орсон гэхэд миний гар дээр 1050. Тий. $1050 шууд ороод ирсэн. Шууд ороод ирсэн үү? Зүгээр сууж байгаа $1050 Би бас нэг юм нэмээд хэлчмээр байна. Бид нар өнөөдөр энэ компанид яг ямар ажил хийгээд байгаа юм гэхээр ерөөсөө энэ компанид аялагчийн тоог нэмэгдүүлж өгснөөрөө тий оюуныхаа хөдөлмөрийг үнэлүүлээд энэ компаниас тодорхой хэмжээний орлого олоод байгаа юм. Би одоо болох уу? Бололгүй яадаг. Над хэд олгоо Надаас авч би ингэж хэлээд байгаа. Ерөөсөө би өнөөдөр $60 болсон байна. 50 орсон, 60 орсон, 80 орсон, 90 орсон байгаа. Оо тэгвэл би чинь $350 яг өнөөдөр яг юу 350 болж байгаа. тэрээс Тийм байна. өнөөдөр бид нар яг юу хийгээд байгаа юм гэхээр нөгөө 21-р зууны хамгийн шилдэг зар сурчлагаа юу юм амьд үг байгаа байхгүй юу? Амьд үг. Тэрийг дамжуулж байгаа. Энэ гоё үстэй. Амьд ямар юм аа? Амьд үг. Юу гэсэн үг юм тэгээд? Яг амнаас амьд дамжиж хурж байгаа тийм за. зар Нэг сурчлагын тийм хүн мэдхгүйгээр яриад яах За маш дараа тийм. Одоо зөвмөр амьдралд ойрхон. Одоо тэгээд хамгийн гол нь миний хэлэх гээд байгаа юм энэ манай баг байна. Тэгэд манай гэр бүл байна. Манай гэр бүлийн одоо найз нөхөд байна. Ингээд та нар маань ингээд над дээр хүрээд ирлээ. Ингээ бүгдээрээ баг болоод хамт олон болоод цаашдаа тэгээд дэлхийд даяар аялье тийм үү? Явъя зүмөрөө. Бид нартай та нар нэгдэж болно. Нэгдвэл сайн байна. Тэгвэл одоо өшөө олон хүмүүстэй хамт олон газруудаар явмаар байна. Манай эхнэр битээр аялах дуртай. Ер нь одоо битээр анх 27 жилийн өмнө танилцсан. Тэгэл танилцаад битээр Бали арал руу одоо баг нөгөө юу лээ бал сараа тэмдэглэж одоо явж исэн. Тэгээд тэрнээс хойш жилдээ бараг 4-5 удаа амардаг. Битээр бол одоо тэгтээ одоо гадаад амардаг, гэнэ аялдаг. Одоо ч гэсэн одоо аялах дуртай та нар бас харж байгаа бах. Цаашдаа ч гэсэн бас олон аялмаар байна. Аялахдаа та нартайгаа, найз нартайгаа бүгдээрээ монголчуудтайгаа багаараа гоё ингээд явмаар байна. 5 маттай бол тий тоос шараагүй гоё газраа. Энэ бол нөгөө хайрын бизнес гэж хэлмээр байна. Тэгээ энд бол ерөөсөө би 5 хүн уурал тэгээд 5 хүнээс одоо тэгээ 2-ын амжилтанд хүргээл тэгээ энэ одоо зүгээр 5 хоногийн дотор энэ $1050 авах боломжтой болсон. $1050 болчихлоо. Тэгээ тэр 5 хоногт $1050 энэ шиг одоо орлоготой Монгол ер нь ховор штэ. Одоо энэ 3 сарыг дуусгаад $15,000 баг авах гэдэг байхаа тий. Хөөх алчих юм байна штэ. $15,000 өнгөр рүү задарсан байгаа. Өнгөр хүмүүс орсон байгаа. Мөн одоо Монголдоо би айгүй амархан 5 хүнтэй ямар 5 хүн оруулсан гэхлээр хүүгээ оруулсан.
Тэгээ хоёр найзгаа оруулсан. Тэгээ ингээд өөрийнхөө яг ингээ хайртай гэсэн л юм 5-1 оруулсан. Манай ажлаас энэ хүмүүс орсон шүү. Би бас доороо нэлээд хэдэн үнэтэй байна. За ёо. За өнөөдөр одоо хичээл заахаар хамт аялцгаа дэлхийг тойроо багаараа явъя. Гэр бүлэрээ жилдээ нэгээс 2 удаа бас болоогүй манад хараа 4 сарын эхлээд газрын том амралтууд, соёлууд, буудлууд орж иж байгаа шүү нэмэгдээд. Тэгээд Монгол бас тэ манай Монголд ирнэ. За баярлалаа. Амжилт. уцаа хийсэн. Бидний хаяг нисдэг машины хажуу премиум policy 506 дот энэ круизес хүрдэг далайн аяллын клуб.